За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За маш удаан хугацааны дараа нэгэн болсон явдлын талаар ярих гээд аваад ирлээ. Тэм учраас хүүхэд болон зүрх судасны өвчтөе хүмүүс үзэхгүй байхыг анхааруулъя. Дээрээс нь одоо энэ хэргийн тал дээр бол эмэгтэй хүмүүс айгүй хүнд тусч магадгүй учраас манай эмэгтэйчүүд бас жоохон сэтгэлээ барьж үзээрэй гэж одоо хүсье. За шууд хэрэгтэй орцгоё. 2020 оны 1 сарын 15-ны өдөр яг л энгийн өдрүүтэй адилхан л нэг өдөр байсан. Одоо 28 настай охин ингээд ажилдаа явахдаа ээж автагаа одоо ингээд мэдлээд гардаг. За ингээд ээж аваа би ажилдаа явшаад ирье тэгээ байцгааж байгаарай. За охины ажлын газрын хувьд гэх юм бол гэрээс нь ингээд алхаад явхад 7 минутын тийм зайтай тийм газар байсан. Охин бол ингээд өдрийнхөө цайны цагаар автагаа заавал хуцаар ирдэг. Тийм бол идчихин, юм бол идчихин ажил одоо тиймэрхүү байна. За гэтэл тэр өдөр бол охин автагаа ерөөс хуцаар яриаггүй. Уцаар яриаггүй бүр ингээд тэр өдөр гэртээ ч очиж хоноогүй. Ерөнхийдөө тэрний дараагийн өдөр нь ч гэсэн гэртээ яриаггүй. Тэгэхээр 2 хоног ингээд уц шүрмсээ ерөөсөө авахгүй аав ээжтэйгээ ямар ч холбоос үлбээгүй бүр ингээд ортос алга болцсон гэсэн үг. Ээж аав хоёр нь бол мэдээж охины өрөөрөө ороод охины өрөөг шалгадаг байгаа. Охины өрөөг бол шалгах гээд охины эд хогшил бол ерөөсөө огт байгаагүй. Ерөнхийдөө өөрийнхөө бүх юмыг аваад гэрээс цухтаацсан байна гэсэн үг байхгүй. Ээж аав хоёр бас нэгэн хүүтэй одоо охины төрсөн эрэгтэй дүү гэсэн үг. Төрсөн эрэгтэй дөрөв одоо ээж нь ийм мессеж бичдэг. Одоо би нэг орчуулад өгье. За ингээд ихчтэй ингээд аавтайгаа нэг яриатхаа гэд ингээд хилээтгэе. Наад ихч чи одоо хинтээ хаана байгаад байгаа. Тэгээ чи ихчтэй ингээд сайн яриад гэртээ хурдаа ор гэд ингээд хилээд өгөө. Тэгээд аав чинь чамайг уучлсан гэдгийг ингээд дамжуулаад хилээд өг. Дээрээс нь ингээд уулзж чад ярилцъя гэсэн юм явуулдаг байхгүй. За хүүгийнх нь хувьд болохоор уучлаарай ингээд очиж чадахгүй нэ. Би ингээд одоо өөрийнхөө ихчийг одоо хажуунаас нь ингэж хамгаалж агаад ихчтэйгээ хамт явах болно. Хамт явах болно гэдэг нь хаашаа хамт явах гэж байгаа гэхээр ерөнхийдөө хамгийн сүүлийн одоо мессеж гэж одоо ээж аав хоёр нь ойлгосон учраас ээж аав хоёр нь цагдаагийн газар руу яваад одоо манай эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд ингээд ор сургуу алга болчлаа сүүлийн ингээд мессеж нь ийм болсон. Аав нь чамайг уучлж байна тий хурдан гэртээ ороо гэд дүү нь болохоор үгүй би ихчийг одоо хамгаалж агаад ингээд хамт явна гэж. Энэ яг юу вэ гэхээр за охин бол одоо 28 настай тийм үү. Тэгээд аавдаа 1 сарын 1-ний өдөр одоо оны хамгийн ихний өдөр гэсэн үг шүү дээ. Аавдаа би ингээд аваа найз залуутай болсон гэдэг одоо мэдээг дуулгадаг. Аав нь шууд тэр даруйдаа ингээд шууд галзуу хүн шиг болж эхэлсэн. Босч ирээл хөлөөрөө ингээд толгоор нь хөшгөлөөд өгтлэн зодоод ерөнхийдөө тэр хүч ихийлэл баг 7 хоногийн турш ингээд гэртээ ингээд цордон цагдж байгаа тэр охины 7 хоногийн турш зодсон заяа. За зодохдоо яагаад одоо хэлж байгаа юм те? Яагаад одоо хэлж байгаа? Хэдэн удаа уулзсан? Тэр хүний юу сайхан болчих чи ингэ уулзаад байгаа. Яг иймэрхүү асуудлаар болоод ингээд өгтлэн зодсон. За охин бол 7 хоногийн турш тэр хүчирхийлэл байж байгаад дүүгээсээ тусламж хүссэн дүүдээ. Ингээд намайг гэрээс гарахгүй ингээд байгаад байна чи цагдаа дуудах юм эсвэл чи хүрээд ирээ гэж хэлдэг. За дүү нь бол ажилдаа байсан учраас цагдаа нар дуудаа цагдаа нарыг гэрэл рүү явуулдаг байгаа. Цагдаа нар ирснээр ерөнхийдөө тэр хүчирхийлэл ингээд намжиж байгаа гэсэн үг. Тэгээ одоо ээж аав хоёр цагдаагийн газар очиод ингээд одоо манай хоёрт алга болчлаа гэсэн мэдээлэл өгсөн гэж байгаа штэ. Тэнгүүд цагдаа нар танаа хоёр хүүхэд чинь хоёул одоо ингээд сөөвөлд байна. Тэгээ сөөвөлд байхдаа өмгөөлөгчтэй хамт байна гэсэн мэдүүлгийг өгдөг. Тэнгүүд юу өмгөөлөгчтэй? Өмгөөлөгчөөр яах чаа. Одоо тэр охин ингээд үхтлээ зодуулаад 7 хоногийн турш чинь амар хэцүү байхад ээж нь хамт байсан байгаа штэ. Ээж нь яагаад ч охиноо өмөөрөөгүй заяа. Уг нь дүүгээсээ биш ээжээсээ тусламж хүсэх ёстой байсан. Гэтэ ээжээс тусламж хүсээд ямар ч нэмэргүй гэдэг охин мэддэг. Яагаад тэгэхээр ихнэр болох ээж нь одоо тэр хүнтэй гэрснээс хойшоо өдөр бүр тэр хүний амьдрал зүгээр л там байсан. Мөнхийн зодуулдаг, мөнхийн илдэг бусаараа хараалгуулдаг, үхтлээ зодуулдаг тийм хүн байсан заяа. За аав нь бол охины хувьд охиныг яаж ингэж баздаг байсан бэ гэхээр одоо ажил орох цаг, ажил тарах цагийг мэднэ. Дээрээс нь ингээд ирж очих цаг 7 минут гэдгийг мэддэг учраас 2-3 минут ингээд жоохон оройтод ороод ирэх юм шууд охины зодож эхэлдэг байсан. Энэ за бүр дээр үеийн бүр тийм амар хөгшин сэтгэхгүйтэй амар хөгшин хүмүүс бол бас биш. Ер нь тийм байлаа гэд 28 настай охиныг ингэж хамаагүй те харж хяндаж ингэж хянаж зодож нүдэх ямар ч ёсгүй тийм үү. За тэгээ хоёр хүүхэд нь алга болсон дээрээс нь өмгөөлөгчтэй байна гэсэн мэдээлэл ирсэн учраас аав нь өөрийнхөө тэр ингээд эргэн тойрныг бүгдийг нэгэд одоо самарна өөрийнхөө одоо охиныхоо явж болох газар, ажлын газар хүүхдтэйгээ амьдардаг байсан газар хүртэл очиж шалгаж байхгүй. За тэр хоёр машиндаа явж байхдаа ингээд одоо ярилцсан нэг тийм
Blackbox-нд бичигдсэн хоёр хүний дуу хоолой байгаа. Би энэ хоёрыг одоо сонсонгоо би танад орчуулж өгье. Энэ юу гэж байгаа гэхээр тэр яагаад надаас ингэж нууж байгаа юм те? Яаж ингэж хуурч чадчихна. Эмхтэй үний ингэж сэтгэл санааг өстө мэдхгүй маа. Өстө мэдхгүй маа. Эмхтэй хүмүүс угаасаа л юм юм гэж байгаа байхгүй. Эмхтэй хүмүүс шүү дээ. За тэнгууд ээж нь болохоор мэдхгүй ээ гэдгсэн чи аав нь чи эмхтэй хүн биш юм уу гэж байгаа байхгүй. Тэнгууд ээж нь өөрөө хүсээгүй дургу болохоор л гараад ирэхгүй байгаа юм лээ одоо яах гээд байгаа юм гэж байгаа байхгүй. Тэнгууд тэгээ одоо зүгээр ингээд хаяад одоо ингээд хүлээгээ байж игээд байгаа юм намайг гэд ууралж байгаа. Тэнгууд ээж нь тэгээ одоо яах гээд байгаа юм? Одоо яах гээд байгаа гэсэн үг байхгүй. За охиныгоо болно шүү дээ. Охин эмхтэй хүмүүс бүгд адилхан энэ юу гэсэн үг вэ? Дээрэс нь эхнэр лугаар чи эмхтэй хүн биш юм уу гэж байгаа байхгүй. Тэнгүүд өөрийнхөө охиныг эмхтэй хүний нүдээр хардаг гэсэн үг байна шүү дээ. За энэ хамгийн амар нь энээс уртлах болсон яриа. Одоо бас сонсуулъя. За бит хоёр одоо ингэж ямар ч холбоогүй харилцаа юм уу? Тэр миний охин ч гэсэндээ миний одоо ээн гэхээр миний одоо хайр. Энэ миний охин ч гэсэндээ миний хайр үстэй. Надад ингэ бүгдийг ингэ нууцсан баас. Бүгдийг нууцсан баас тээ. Гэт өөр зүйлч биш бүхэлдээ ингэ эрэгтэй хүний асуудлыг надаас нууцсан баас тээ гэж аахгүй. Одоо тий аав нь мэдээж энэ хэргийн туршид одоо ингэ одоо шүүгдэж байсан тэр одоо байцаагчд юу гэж хэлсэн бэ гэхээр бит хоёр угаасаа амьдралынхаа туршид аав охин хоёр нь үнэн ч гэсэндээ бит хоёр хайр дурлалын холбоотой хүмүүс гэж хэлдэг байхгүй юу. За охины хувьд болохоор ингээд одоо охин их сургуульд орно тийм үү. Их сургуульд ороод ингээд их сургуулийнхаа дотор байранд очдог. Тэгвэл өдөр бүр ингээд аав руугаа залгаж өнөөдөр юу болсон хэдэн цагт гэртээ орж ирсэн яг хэдэн цаг хэд гэртээ орж ир гэдэг цаг нь байгаа зөө. Яг тэр цагаас жоохон хоцорхон бол аав нь очиод зоддог. Ээж нь зоддог. Тийм болохоор охин тодорхой тэр тогтсон цагаас өмнө гэртээ ороод аавтайгаа ярьдаг. Аваа би өнөөдөр ингэсэн тэгсэн. Ингэх яг ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Уг нь бол тэгээд одоо аав нь тэгж байгаа дотор байранд ингээд 4 жилийн турш шүү дээ. Охин бол мэдээж хагас бүтэнцэн заавал гэртээ очих хэвээр. Дээрэс нь аав нь амар санаж шүү. Тэ царайгаа гаргасан гоё шалдан биенийхэн зургийг дараа явуул гэдэг байсан. Аав нь охиныгоо. За охин болохоор 1 сарын 9-ний өдөр жоохон оройхон тийш гэртээ орж ирсэн. Ер нь орж ирэх цагаасаа жоохон 2 цагийн дараа орж ирсэн чинь аав нь шууд охины зодож эхэлж байгаа. Ямар юмтайгаа уулзаад ирж байгаа. Чи тэрнтэйгээ унтсан уу, секс хийсэн үү, үнээл гээ тэр охины 7 хоногийн турш 7 хоног чингаа хүчнэдэж бас л үхтлэн зодсон. За охин энэ байдлаас гарахын тулд яах арга олохгүй байсан учраас дүүтэй дахин холбогдсон. Анаа нь яг ийм байдалтай байгаад байна. Яг үнийг хэлэх юм бол би чамаас өөр хэл хүн алга би бусд хүнд хэлхээс ичж чинь. Тийм болохоор эгчтэй ямар нэгэн байдлаар туслах арга хэмжээ бодоо. За тэнгууд дүү нь болохоор эгчтэйгээ нийлээд эмэгтэйчүүдэд туслах сайн дурын тийм байгууллагад бол хандсан байгаа. Тэр байгууллагаас нь одоо охинд юу гэж хандаж хэлсэн бэ гэхлээр за чи тэ багаар ингээ юмнуудаа ингээ зөөгөөд юу ч болоогүй юм шиг юмнуудаа зөөгөөд ямар ч хамаагүй аргаар эхлээд ямар ч зэн гэрээсээ гарч ир. Тэгжиж бид нар ингээд чамаас ярилцлага авч яриа хөргөж авч иж ингээ цагдаа дээр очих боломжтой гэсэн тийм одоо тохиролцоон дээр охин гардаг байхгүй. Одоо охин болохоор ажилтаа явахдаа жижигэн цүг өрөөл ажилтаа явж байгаа шүү дээ. Гэхдээ охины амьдардаг байсан байрных нь доотлолт нэг тийм гараж ширх юм байсан. Тэр дотор нэг дүүгээрээ чимдаан авчруулад ажилтаа гарах болгондоо ерөөхдөө ингээд нэг өмөд нэг цамц те ингээд нүр амны буудаг багсаар ингээд зөөсөөр байгаад тэр өдөр одоо ингээд 15-ны өдөр гэрээсээ ингээд цухтаадаг. За эмэгтэйчүүдийн байгууллага дээр одоо эгчтэй хоёр хамт очиж байгаа. Тэгээд охин бол 3 хоногийн турш ерөөсө зогсолтгүй 20 цагийн тийм мэдүүлгээ өгдөг. Өөр тохиолдсон зүйлсийн талаар ярьж өгдөг. За охиныг ингээд эмэгтэйчүүдийн байгууллагад хандах хэмжээний ингэж их зовлон хаанаас эхэлсэн бэ гэхээр охин 12 настай байсан. Одоо баг сургуулийн 6 дугаар ангид тогтаа одоо аав нь ээжийг нь одоо намайг араар тавилаа гэдээ яг нүдэн дээр нүхтлэн зоддог. Охин бол ингээд юу ч хийж чадахгүй. Би ингээд очиод боль гэх юм бол би зодуулсан. Тийм учраас ингээд ээжийг нь зодуулж чааг ингээд бүр үнэхээр их удаа хараад ингээд амир төвчж амьдарч ирсэн бохгүй хар багасаа. За нэгэн өдөр адилхан л бас л ээжийг нь зодоол чамаас болоод ингээд те миний амьдрал хог юм байна. Чи ингээд намайг араар тавьсан болохоор миний эр хүний лундаа ингээд гутаад ингээд амьдрал минь өөдлөхгүй байна. Гэт эхнэрийгээ зодож эхэлсэн. Тэр өдөр охин яг л
Яг л адилхан бас ингээд өөр өрөөнд ороод ингээд ээжээ зодуулж чам сонсоод үйлээ суужсэн. Яг энэ өдөр охин руу очиод бэлгийн хүчирхийлэл үлдсэн. 12 настайгаас нахуулаад 28 нас хүртэлх ерөнхийдөө ингээд 16 жилийн турш охиныг өдөр болгон хүчинтэжсэн. Охины яриагаар болохоор ингээд 1-7 хоногт 2-оос 3 удаа заавал ингэж тийм бэлгийн харилцаанд ордог байсан. Тэгээд охины талаар ингээд ярилцаад ингээд сайн мэдээд ирсэн чинь одоо тэр охин бол 12 настай тийм үү. Энэ бол ингээд хүчирхийлэл, энэ бол бэлгийн хүчирхийлэл гэдэг талаар ерөөсөө мэдлэггүй байсан. Энэ дээр ээж нь бас өмөрж орж ирдэггүй шалтгаан юу вэ гэхээр өмөрж орж ирсэн ч би дахиад зодуулна. Тийм болохоор охиныгоо өмөрөхгүй. Харин эсэргээрээ намайг зодож нүдэж хүчинтдэг байсан. Одоо хүчирхийлэл маа надаас ингээд гараа авчиж байгаа болохоор баг зэрэг миний сэтгэл амарлаа. Би ингээд миний охиныг хүчиндээд ингээд миний сэтгэл санаа амар хэцүү байгаа ч гэсэндээ миний зовлонгоос хөнгөрч байна. Тэнгүүд ээжийн хувьд болохоор ингээд өөрийнх нь зовлон багаар ингэж хөнгөрж байна гэдэг бол өөрт нь охин нь тэгэж хамаа намаагүй тийм бэлгийн хүчирхийлэлд өртгөөс илүү тайван байсан гэсэн үг байхгүй. Илүү одоо өөрийнхөө сэтгэл санааг нэг тавьж исэн гэсэн үг заяа. Охин мэдээж ахлах сургуульд орно. Ахлах сургуульд ороод өөрийгөө би аавдаа хүчндүүлээд байгаа юм байна гэдгээ мэдрэх тэр үед охины сарын тэмдэг ерөөс ирэхээ болсон. За энэ юу вэ гэхээр ааваасаа жирэмсэн болсон гэсэн үг. Хамгийн ихний жирэмслэлт болохоор 15 наснда байсан. За тэгээд ахлах сургуулаа төгслөө одоо 19 наснда төгснө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр дунд 4 удаа жирэмсэн болж 4 удаа хүүхдээ авах болсон гэсэн үг. Тэр бүх хүүхэд нь тэр аавынхны хүүхдүүд. Одоо 15-ны өдөр гэрээсээ гараад дүүтэйгээ мэдээж хамтдаа эмэгтэйчүүдийг одоо сайн дурын туслах тэр одоо байгууллага дээр нь очиод шинжилгээ өгсөн байгаа. Ягаад тэгэхээр гэрээсээ гарах тэр өдөр хүртэл аавдаа ингэж бэлгийн хүчирхийлэл үйлдүүлж исэн болохоор мэдээж шинжилгээгээр бол ингээд ДНХ тий аавынх нь оригин бол гарч ирнэ. За тэгээд энэ ингээд бүх нотлох баримт бүгдийг аваад ингээд цагдаа дээр очиж хэрэг үүсгэхээр очдог. Мэдээ цагдаа нар ингээд бүх ингээд тий нотлох баримтыг бариад ирж байгаа юм чинь аавын шууд баримтчилж аавна. За тэгэнгүүт аавынх нь утсыг шалгаад үзсэн чинь аавынх нь утсаар дүүрэн охиных нь багаас нь ахуулаад одоо хүртэл байгаа шалдан зураг ингээд тий эмзэг эрэхтний зураг ингээд хамт хийж байгаа бичлэг, хөхүүлж байгаа бичлэг гэх мэтчлэн амар хүний зүгээр нүд талтарыг тийм үнэхээр муухай нотлох баримтууд гарч ирсэн. Одоо тэр охины хувьд бол ингээд тий цагдаа нарч ажиллаж гин, өмгөөлөгч нарч ажиллаж гин, дээрээс нь сэтгэл зүйч нарч бас байсан. Сэтгэл зүйч болон ингээд цагдаа нартай ярьсан зүйл нь юу байсан бэ гэхээр би яг юм хэрэг үйлдэгдэж байх явцад би зүгээр ингээд нойрсмол байдалд орчдөг. Тэ? Ингээд дундлагын байдалд ордог. Энэ нь юу вэ гэхээр өөрийгөө хамгаалах, бүр хит их айдас төгших. Тэгээ одоо тийм үед орох үед хүний тарих гацдаг. Шууд юм хүлдэнг байдалд ордог. Тарих судлаач ярьсан яриа. Хит их ингээд тийм одоо дааш давшгүй тэр их зовлон, тэр их айдас ингээд ирэхээр хүний ингээд тарих шууд өөрийнхөө тарихыг хүлдөөчдөг. Тэгэхээр тэр аимшигын тэр яргалал зовлон бол ингээд яг унтчих хооронд ингээд болоод өнгөрдөг гэсэн үг байхгүй. Паник. Монголоор их мал паник гэсэн. Одоо ямарваа нэг зовлон цаа эрүүл ухаанаар төвчж чадхааргүй одоо зүйлсийг тарих мэдрэнгүүдээ өөрөө ингэ шууд унтраачдаг. Эхний шинжлэх ухаан тий тарих судлаач нар ярьж байгаа яриа нөхгүй. Одоо энэ хоёр эмэгтэй дээр ингэж толгуурлаж ярьсан дүгнэлт гэсэн үг. За тэгээд энэ тарих ингэ хүлдөөд ингээд өөрсдөө ийм хэцүү байдалд орох үед яагаад төвчээд идэм бэ тий? Хүүхдүүд яагаад ингэ төвчээд идэв вэ гэхэлэр нэгдүгээр маш их айдас байдаг. Маш их айдаг, хоёрдугаар ичдэг. Гуравдугаарт ингээд тий ээж аав ингээд дуу бас ингээд хилээд энэ тэрэ болоод дахиад аауд баригдах юм би дахиад хөвгтлээ ингээд зодуулна. Манай ээж бас хөвгтлээ зодуулна. Гэр бүлээ хамгаалах. Ийм маш том 3 ийм үндсэн дээрээс ингээд ямар ч хүчирхийлэл байсан, ямар ч тийм дааж давшгүй тийм зовлон байсан хүүхдүүд төвчдөг гэж байгаа байхгүй. За Солонгост болохоор биш тий энэ бэлгийн хүчирхийллийн 100-ны 4% нь болохоор аавд яг төрсэн аавдаа хүчндүүлж исэн гэсэн одоо хэрэгүүд байдаг. Яг ингээд хүн ингээд цагдаа дуудаад ингээд тий хүчндүүлчлээ аавдаа хүчндүүлчлээ гэд мэдэгдэж байгаа нь 100-ны 4% байна заяа. 4% гэдэг бол бас л их хөв байхгүй төрсэн аавдаа хүчндүүлж ийн гэдэг. А гэхдээ яг цагдаа нарт ингээд хэрэг болж ороогүй өөр юм аавдаа хүчндүүлж байгаа хүүхдүүд хичнээх байгаа бол та тий маш их байгаа. Энэ бол хохирогч охин болохоор ээжээсээ 15 жилийн турш нэг ч тусламж авч чадаагүй. Яагаад тэгэхээр ээж нь ч тусалж чадаагүй. Яагаад тэгэхээр мянга би тусламж гуйгаад ээж надад туслахгүй нэгдүгээрт. Зүгээр л зодуулна ээж ч бас зодуулах нэмэр. Хоёрдугаарт ээжийнх нь бодолч гэсэндээ би ингээд туслахыг мянга хүссэн ч тусалж чадахгүй. Би адилхан зодуулна, адилхан хүчирхийлүүлнэ. Энэ яг ээж аав гэдэг хүн мөн үү гэхээр одоо миний зүгээс би боддог сайхгүй. Эмхтэн ингээд нөхөртөө зодуулаад нэг хамт амьдраад ах юм те.
Яагаад ингэ сонирн байгаад идэв салаа авчих болдгүй мүү гэд бүр амар их боддог гэсэн зэ. Тэгвэл тарих шинжээ чи ярьжсанаар ингэ сонссон чинь хүн яг тийм амар дааж давшгүй юм хүчирхийлэл ирэх хугацаанд ч тарих нь хөлдөөд тийм хүчирхийллийн үед ингээд өөр ингэс ухаангүй байдаг гэж байгаа юм. Дээрээс нь заяа одоо ингээд тархинд брука гэдэг нэг хэсэг байд юм байна заяа. Брука гэдэг хэсэг нь юу вэ гэхээр хүний ингээд үйл хөдлөл болон хэл яриаг ингээд захирдаг тийм хэсэг гэсэн үг. Энэ хэсэг хитрхи ингээд цочролд ороод ингээд айц сандрахаар энэ хэсэг ингээд ажиллаж эхэлдэг гэсэн үг заяа. Ажиллаж эхэлнэ. Одоо ингээд брука одоо хэсэг томордог заяа. Хүн гайхаад айгаад одоо ингээд паникт орох үед ингээд эрчтэй ажилдаг тархины хэсэг маш хүчтэй. Хүний ингээд ярих болон ингээд хөдөлгөөний чадварыг ингээд хариуцдаг болохоор одоо ингээд бид нар байдаг амар айж мэж гайхаар ингээд зог тусаад ингээд паникт орно гэж байдаг штэ. Тэгээд юм ярьж чадахгүй ингээд толгой ажиллахгүй ингээд амар паникт ордог штэ. Энэ байдал өдөр тутам үргэлжлээд явхаар тэр брука гэдэг идис тэр тархийг ингээд бүхэлд нь эзэлдэг. Тийм болохоор амьдралынхаа туршид хинт ч юу ч ингэж хэлж чадахгүй, үгүйгээ хэлж чадахгүй ингээд амар айц хүчтэй амьдрдаг. Ерөнхийдөө бол дийлэнх одоо ингээд гэр бүлийн одоо хүчирхийллийн хохирогч нарын одоо нийтлэг шин чанар хинт ч очиод ингээд юугаа ярьж чаддгүй. Ингээд зодуулаад ингээд байгаад идэг заа нөхөртөө. Ээж авдаа очиод аав ээж намайг зодоод байна ингээд тэгээд байна те. Хүүхдүүдтэй ингээд ээж аав чи ингээд тэгээд хэлж чаддгүй нь юу вэ гэхээр энэ брука гэдэг зүйл нь ингээд тархийн тэр чигт нь эзэлж байгаа учраас мэдээ зодуулахтаа ч гэсэндээ өөрийн гэсэн ухаангүй зодуулдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээ зодуулаас ирэхэд гээд зодуулаас ирсэн байна да. Ийм мэдрэмж гэсэн үг заяа. За энэ охины хувьд заяа ээж нь одоо тэр аав нь охинтойгоо 7 хоногийн баг 2-3 удаа секс ярилцаанд ордог байсан гэж байгаа штэ. Энийг ээж нь мэддэг бүр харж исэн нилээд удаа. Бүр хамгийн амар зүйл нэг өдөр ингэсэн байгаа. Одоо аав нь ингээд охиноо те унтлагын өрөө ороод ир гэдгсэн чинь охин бол айж байгаа штэ ёо бас те. Айгаад ингээд унтчаа юм чижилээ хөвтчихсэн чинь ээж нь орж ирээд аав чинь дуудаад энэ хурдан гараад ир гэж хэлдэг байгаа. Энэ яг их хүн мөн үү? Энэ их хүн мөн үү гэхээр яа би бүр яг энэ хэргийг баг 2 хоног сонсож байгаа зэрэг бүр үнэхээр хэцүү байсан. Ерөнхийдөө бол эхнэр нь одоо ээж нь гэсэн үг тийм үү? Гэрлэлтээс эхлээд өдийг хүртэл зодуулж дээрлэхүүлж те дийлж барахгүй яаж дийлж бараад байгаа гэмээрх зовлон үүдсэн. Тэгээ одоо сэтгэл судлал болон тарих судлаачд хэлэхдээ ээжийн хувьд болохоор энэ брука гэдэг энэ тарих нь одоо тархины эс нь тархиа эзэрхийлсэн. Тийм учраас ямар ч хөдөлгөөн болон ингэж хийж чадахгүй байсан гэдэг одоо дүгнэлтэнд хүрсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо боддоо ингэж их энэ хүчирхийлэл дунд намайг өдөр болгон зодуулж нүдүүлж яхад ядаж ингэ бэлгийн дарамт над ирэхгүй байна тий. Манай охин хэцүү байгаа ч гэсэндээ гээд ядаж бэлгийн дарамт ирэхгүй байна да гэсэн бодол нь охиныгоо хүчирхийлүүлж байгаагаас охиныгоо ингээд хүчирхийлүүлээд ингээд байж байгааг харахаас илүү ингээд өөрт нь амар тайван байсан байхгүй тий. Би хүчирхийлүүлэхгүй болно да ядаж яг ийм бодол. За тэгээд ингээд харангууд сэтгэл зүйч нар болон цагдаа нар ингээд бүгд харах юм бол ээж нь бас л адилхан нэгэн хохирогч байсан. Хохирогч. Сэтгэл зүй болон бие мах бодийн хохирол. Энэ одоо охин нь 12 тагаас нь ахуулаад ингээд 16 жилийн турш охиноо хүчирхийлсэн байна. Эхнэрээ болохоор ингээд тий одоо бараг л 30 жилийн турш хүчирхийлж зодож нүдэж ийм байдалтай байсан байхгүй. Маш аимшигтай. Аавынх нь одоо тарих болон сэтгэл зүй ямар байсан бэ гэхээр судлаачид болохоор ингэж хэлээ. Өөртөө итгэх итгэлгүй эрэгтэй хүн одоо ингэж нийгмээс авж байгаа энэ гадуурхал нийгмээс авж байгаа тийм хар стресс хэцүү байгаа ингэж сэтгэл зүгээ өөрөөсөө илүү жоохон тийм сул дорой хүмүүст гаргадаг. Мэдээж өөрийнх нь эргэн тойронд байгаа эхнэр болоо охиндоо гаргацсан байх гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэр хүний ингэж өөрөөсөө болоод ингээд стресс аваад өөрөөсөө болоод ингээд те нийгэмд гадуурхагдаад ингэж явж байгаа нь ихнэр хүүхдийн буруу уг нь бол биш байхгүй те. Тэгмэд зүгээр л өөрийнхөө тэр муу мухай тийм одоо сэтгэл зүгээ засахын тулд ихнэрээ зодож охиноо хүчирхийлдэг байсан гэсэн үг байхгүй. За тэгээд энэ хэргийн одоо төгсгөл нь яаж төгссөн бэ гэхээр мэдээж энэ шүүхийн шийдвэрээс 30 жил авсан. Аав нь бас ингээд те өмгөөлөгч ашиглаад энэ 30 жилийг дахиад 25 жил рүү буулгадаг. За дахиад дав залдаад нэлээд хэдэн шүүхийн дараа 20 жил болдог. Тэгээд 25-аас 20 жил рүү ингээд буусан энэ шалтгаан юу вэ гэхээр аавынх нь бүх хөрөнгө охинлон шилжсэн тохиолдолд 25 жилийн ялыг 20 руу буулгана. Энэ дээр охин бол тохиролцсон байгаа. Окей. За тэгээд аавынхаа бүх мөнгийг аваад ерөнхийдөө 20 жилийн ял дээрэс нь ингээд насаараа тэгж зүүх одоо гэмт хэрэгтний тийм байршил тогтоогчтой бугуйчийг зүйлгсэн байгаа.
охины хувьд бол маш том зориг гаргаад тэ дүүтэйгээ ингэж ярилцахаар шийдээд дүүтэйгээ ярилцсны эцэст одоо эмэгтэйчүүд туслах сайн дурын байгууллагууд тэ ийм газар очиод тэгээд өөрийгөө хамгаалаад энэ байдлаас гарсан байна. Дээрэс нь ээжигээ бас аварж ийн гэсэн үг. Тэгэхгүй одоо хэрвээ ээж аав хоёр нь хамт амьдарсаар байсан бол ээж нь хүүхдлэл зодуулж амьдрах байсан. Магадгүй зодуулж хөх байсан. За гэмт хэрэгтэн шоронд орсон. Шоронд ороод одоо гэр бүл рүү нэгэн захиаг явуулдаг. Энэ захиаг одоо би уншиж орчуулж өгье заяа. Хайрт гэр бүлтэй. Энд амьдрал үнэхээр хэцүү юм аа. Ерөөсөө гоё биш байна. Хинч намайг хүний тоон тоохгүй байна. Үнэхээр хэцүү амьдарч байна. Бусдтай нь ингээд тохиролцоод болоод тахад хэдүүлээч нэг гэр бүл үсттэй. Аав чинь заавал ингэж их шийтгэл авах хэрэгтэй юм гэж үтэй. Гоё биш үсттэй. Манай гэр бүл хохирч байгаа шүү дээ. Аав нь ч бас энэ чигээрээ дуусгахгүй. Та нар төлөх өрөөж төлж чадахгүй хүчж мэднэ. Ганцхан удаа нүдэ анаад ганц удаа уучлж өгөөч. За, охин бол энэ дээрээс энэ хүн шоронгоос гарч ирсэн ч гэсэндээ насаараа миний хажуугаар ингэж явах ирэх байхгүй болгож тусгаарлах тийм бас хууль бас байдаг. Тусгаарлуулсан. Тэгээд одоо энэ манай Монголд бол байхгүй юу вэ гэхээр энэ хүүхэд хүчирхийлэгч болон хүн амны гэмт хэрэгтэнд одоо ингээд ялын нийлүүлчээ зур гаргаа 50 явуулчтэй. За мөнгөтэй хүн байвал хэдэн төгрөгөөр нүдж байгаа шоронгоос гараа авчдаг тийм үү. Гэхдээ манай Монголд хууль амар сул заяа. Сул гэхдээ бас мөнгө амар хүчтэй бас үнэн байгаа даа. Энэ байршил тогтоогч энэ хөлний бугуувч гэдэг зүйлийг бол цагдаа нар л ингэж тайлж чадна. Бусдаар бол тайлах ямар ч боломж байхгүй. За энийг болохоор Солонгост ингээд зүүж агаад ингээд ямар нэгэн байдлаар тасалж, эвдэлж, гэмтэлж хаях одоо хайсан нөхцөлд 7-оос дээш жил авдаг. А 2 дугаарт 20 сая воноос дээш мөнгөөр торгуулдаг гэсэн үг. За яг энэ байршил тогтоогчтой хөлний бугуувч нь 1984 оны одоо Америкийн Spider-Man гэдэг тийм комик одоо цувралаас тэгээ санаа авсан тийм зүйл юм билээ. За энэ нь одоо энэ байршил тогтоогчтой энэ хөлний бугуувч нь одоо хаана аль улс оронд үйлчилж байна вэ гэхлээр Америк, Солонгос, Англи энэ гуравт үйлчилж байгаа одоогийн байдлаар. Дээрэс нь одоо ингээд үйлчилгээнд оруулах гад ингээд яригдж байгаа улс орнууд нь хаанах вэ гэхлээр Австрали, Япон, Филиппин энэ гурван улсад одоогийн байдлаар энэ яригдж байгаа зүйл. Одоо хуулиндаа өөрчлөлт оруулахдаа энийг хуулинд ямар ч гэсэн ингээд одоо pop гэхэр чинь тийм ямар ч гэсэн улс төр хуулиндаа ингээд тавьсан байгаа санаа. За энэ бугуувч нь одоо Солонгос улсад хизээнээс ахуулж ингэж үйлчлэж эхэлсэн бэ гэхээр 2007 оны 4 сарын 27-нд бол энэ санал ингэж өргөн баригдчихсэн. За тэгээ ярилцсны эцэст 2008 оны 9 сарын 1-ээс ахуулаад үйлчилж эхэлсэн одоо хууль дүрм баггүй. 24 цагийн турш одоо ингэж байршил тогтоогчтой цэцэрлэг сургууль болон ингэж жоохон хүүхдүүд их явдаг гэхээр хүүхдийн тоглоомын талбай тэр хавцаагаар явхад шууд цагдаа нар л мэдээлэл өчтдөг. Ерөнхийдөө. За энэ бугуувчийг ямар гэмт хэрэг үйлцсэн хүмүүс зүүдэг вэ гэхээр хүчин хийх оролдлогыг 2-оос дээш хийсэн зүүдэг. 2 дугаарт 16-аас доош насны хүүхдийг хүчирхийлсэн үед зүүдэг. 3 дугаарт хүн амны гэмт хэрэг үйлцсэн зүүдэг. Ерөнхийдөө маш их тийм баг 7-8 тийм зүйл бэлээ. Би энийг жоохон ингэж судалж хангалттай сайн судлаагүй байна уучлаарай. Гэхдээ би өөрөө цээжилсэн гэж би бодсон сахгүй гэсэн чинь мартчихчих. За тэгээд өнөөдрийн маань хэрэг бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд би бол миний зүгээс манай Монголд одоо орчуул сайхан л эд байна. Ямар ч байсан. За тэгээд энэ нь болохоор бас дээрэс нь ийм аппликейшнтэй заяа Солонгост одоо энэ аппликейшн байна. Энэ аппликейшнаар одоо жишээлбэл тийм бугуувч зүтсэн одоо хүн амны гэмт хэрэг үлдчихсэн, хүчирхийлэл үлдчихсэн ийм хүмүүс миний эргэн тойронд 3 метрийн ойр орчинд ирэнгүү шууд миний утсан дээр аппликейшн ирнэ. Ороод харангуй тэр хүний зураг мөргөн харагдана. Зураг нь харагдана, нас нь харагдана. Гэт ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг бас харагддаг зэ. Солонгост байдаг хүмүүс энэ аппликейшнийг татаж авах хэрэгтэй. За тэгээд за үнэхээр би ингээд маш сайн ярихыг амар хичээсэн гэхдээ бол чадахгүй байна. Тэгээ ерөнхийдөө ингээд сонсоод ойлгочихоосэй гэж бол хүсэж байна. Тэгээд манай мундаг амарлаглаг инфлюенсерүүд байдаг. Амарлаглаг эгчнэр байдаг. Энэ хүмүүс яагаад ингэж эмэгтэйчүүдийн одоо төлөө яагаад юу ч дуурдгүй юм бол та тий.
өчнөө одоо бага насны охтууд хүчрхийлүүллээ, аавда хүчрхийлүүллээ, тэгж өглөө, энэ тэгж өглөө, зодуулаа нүдүүллээ. Ийм маш их ийм хэрэг байхад ягаад бусдад нөлөөлөх үст тийм олон дагагчтай, олон хандлагатай мөртлөө эмэгтэйчүүд рүүгээ зүгэлж яагаад юу ч хийхгүй байгаа. Тэр хүмүүс яг үүнд бол биднаар дамжуулж мөнгө олдог хүмүүс заяа. Тэр хүмүүс биднээр дамжуулж мөнгө олдог мөртлөө ягаад бидний төлөө яг юу ч хийхгүй байгаа юм бэ? Энэ зүйл дээр тэр хүмүүс тэрхээс юм бол инфлюенсер байх ямар ч шаардлага байхгүй байхгүй. Яг жоохон би жоохон стресстэй яг энийг сонсоод би бүр сонсох тусам уур хүрээ. Дээрээс ингээ орчуулж бичээ тэр одоо нэг бугууч мугуучныхаа талаар судлаад маш хэцүү ямар ч сан дуусглаа. Тэгээд одоо үнэхээр ийм хүчирхийлэлт байгаа дүүнер байвал хэл битгий ич санаа зов чи ичэд санаа зовлоо гэд авчирна тэ эргэн тойронд байгаа эрэгтэй хүмүүс чинь чамайг хүчирхийлэхэ болно гэсэн үг бол ерөөсөө биш. Мэдээж саяны сэтгэл зүйч болон ингээд тарих судлаачдын ярьж байгаагаар ингээд тарих өөрийгөө унтраадаг тэ маш их айцыг ингээд айц тулгархад тарих ингээд өөрийгөө унтраагаад ийм зүйл болдог ч гэсэндээ чи ингээд өөрийгөө хүчирхийлж байгаагаа хангалттай мэдж байгаа бол чам туслах үе хүмүүс рүү ингээд хандлт хий тэ чам тусалж ингэж өг хүмүүс байгаа штэ хангалттай зөндөө хүмүүс байгаа зөө зүгээр шууд хэл битгий айц санаа зовоод ичих асуудал ерөөсөө биш энэ асуудал хурцдах тусам чи бие мах бод болон сэтгэл зүгээр үнэхээр шархална хизээч чи амьдралынхаа туршид нь хүч болохгүй шарах болно гэсэн үг. Тийм болохоор эмэгтэйчүүдээ, охтуудаа, дүүнэраа, эгч нараа хүчирхийллийн эсрэг байцгаа ерөөсөө бити ингээд хүн ингэдэг гэж байгаа юм заяа. Хүн бас тарих судлаачдын бас ярьсан нэг зүйлийг би хэлье. Хүн одоо ингээд эрэгтэй хүн, за эмэгтэй хүн ч гэсэн болно заяа. Нэг ингээд хүнд гар өрөө зодчлоо тийм үү? Нэг гар өрөө зодцсон нөгөөх нь ингээд яахчгүй байна те. Яг тэр хүний ингээд хүслээр ингээд болчлоо. Тэнгүүд тэр үеэс хойш окей. Тархин шууд ингээд мэдээлэл очиж байгаа. Чи угаасаа л хүсэх юм бол тэгээ зодоол авчдээ штэ. Зодоол ав. Энэ байдлыг ингэж явах тусам зуршил болдог. Зуршил хизээч засрахгүй зуршил гэсэн үг байхгүй юу? Дээрэс нь миний үеийн охтод болон дүүнэртээ би хандаж хэлээ. Чамд нэг л гар хүрсэн хүн бол дахиад угаасаа гар хүрнэ. Ингээд нэг л удаа уучлаад хизээч тийм байхгүй. Тэр хүний тархинд аль хэзээ очсон байгаа мэдээлэхгүй. Би энэ хүний зодоод хүснээрээ байлгах шиг. Тийм болохоор дахиад зодооч хүснээрээ байлгах болохгүй. Зүгээр шууд сал, зүгээр хай, ээж авдаа хил, цагдаа магнаа дээр оч. Хизээч хар зүзэж болохгүй. За тэгээд өнөөдрийн маань жоохон ийм амар хэцүү хэргийг маань хамтдаа сонсолцсонд баярлалаа. Тэгээд манай эмэгтэйчүүдийн төлөө дуурдаг эгч нар маань зөндөх байгаасай л гэж би бол хүсэж байна. Тэгээд болохгүй бол би өөрөө ингээд маш сайн яваад ингээд мундаг байгаад юм бол би өөрөө ч дуурна. Тийм болохоор өнөөдрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Ариун санаа байлаа. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцай түр баяртай. Бүгдэнд нь хайртай шүү. Сэтгэл зүй болон эрүүл мэнд дээрээ маш зүв байгаарай. Маш эрүүл байгаарай. Хайртай шүү. Тэгтээ энийг хар. Би ингэ солгоо штэ. Тэгсээр миний гар юм бол.